Сайн байцгаана уу, намайг Аваа сүрэнгийн сэргэлэн зул гэдэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 20 жилдээ засварлалтгүй ажиллаж байна. Монгол Улсын тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтээ ажиллаж байх хугацаанд 5 мэлхийг бүлгээ төгсгөл 185 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын суурь хүмүүлийг олгосон. Цэцэрлэгийн багшууд өөрийн оюун санаа хүүхдийн төвшөнд буулгаж тэднийг ойлгож хэрэгцээ сонирхолд нийцсэн байдлаар хөгжүүл төлөвшүүл тэднийг зөв хүн болох эрхлэл суурийг тавьдаг хариуцлагатай бөгөөд маш энергитэй ажил юм а. Тэмцчрээс би энэхүү мэргэжлэрээ багтгаа. Хамт олонтойгоо бага насны хүүхдийг хөгжүүл төлөвшүүлэх нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж байх хугацаанд багш болох хүсэл тэмүүлдэрж энэхүү мэргэжлээ эзэмшсэн. Багш сэргэлэн зулн туслах багшаар ажиллаж байхдаа бусад багш нараас туршлага хоримтлуулсан туслын хураавал далаа дууснаа хураавал эрдэм гэдэг шиг одооч түүнийгээ цаг үетэйгээ холбон улам боловсронгуй болгож сургалтандаа хэрэгжүүлсээр байна. Бага насны хүүхдийн бие барилдрын хөгжлийг дэмжин бөмбөгтэй, саваа модтой, цаграхтай тоо дасгалтаас гадна туустай хөгжим хөдөлгөөн боловсруулж тогтвол үр дүнтэй хийлгэснээр хүүхэд бие барилдрыг хөгжүүлэх сургалт үйл ажиллагаанд оролцохдоо үндсэн хөдөлгөөнүүдийг эвдвэтэй зөв гүйцэтгэхэд илүү төхөн болдог. Сургалтын чиглэл бүр дээр нийгэмшигт чадварыг шингээж бодит хэрэглэгдэхүүн ашиглан шуурны байр хийн тасгааны хэм сонгон ургуулж амтан ургамлыг хайрлах ажлах чадвар суралцуулахын зэрэгцээ миний дорнод үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдэд эх орон жүжиглийг төлөвшүүлэх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Танин мэдхүйн хөгжлийг дэмжих зорилгоор өдөр тутмын үйл ажиллагааг зөрчсөн үгээр удирдан чиглүүлж ажиллахаас гадна цаг агаарын хөтөч зөрчсөн үгээр уралдаа ардын ёс заншлаас суралцъя гэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж мэдлэг чадварыг нь баттган ажиллаж байна. Бага насны хүүхдийн хамгийн гол суурь хүмүүжил бол ментлэг хүндлэг талархах явдал юм а. Бүлгийн хүүхдүүдтэй энэхүү чадварыг эзэмшүүлэн хэвшүүлэхэд өглөөний мэлцээг тоглоомын аргаар нэвтрүүлж нөхөрсөг мэлцээг тогтмолжуулсан. Хүүхдийн хөгжлийн хувийн хавцандаа шинэлэг санаа нэвтрүүлж тэдний хөгжлийн ахиц амжилтыг QR код болгон хадгалсан нь түүний тэргуун туршлага болжээ. Хүүхдийн суралцахын ялгаатай байдал тохируулан хэрэглэх түүний дэмжлэг үзүүлэхэд 50 гаруй интерактив цахим дасгалууд дасгал ажлын дэвтэр 1-2 гэртээ суралцъя багц аялуулахаас гадна энгийн хөгжмөөр хэмнэл тоглох спорт уралд шигтгэн намл оёх урлах сургалтуудаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Багш сэргэлэн зулн хүүхэд эрсдэл нөхцөөс өөрийгөө хамгаалах арга суралцуулах зорилгоор миний гэрийн дүрм контент анхаарч хамгаалалтын зогсоолын аюулгүй байдал бага насны хүүхдийг аюулгүй тээвэрлэх гэх мэт цуврал контентуудыг бэлтгэж цэцэрлэгийн болон олон нийтийн цахим хуудсанд байршуулж нөлөөллийн ажлыг хийжээ. Хүүхдийн хэрэгцээ сонирхол чадвар тохирсон сургалтын хэрэглэх түүнээр дамжуулан мэдлэг чадварыг баттган тоглонгоо хөгжих боломжийг олгож 500 гаруй хэрэглэх түүнийг боловсруулан сургалтандаа туршин хэрэгжүүлж байна. Бүлгийн менежментийн төлөвлөгөөний дагуу эцэг эхийн оролцоотой хүүхдийн хөгжлийг дэмжсэн алтан намар шагаа наадгай зочинтой сар аавтайгаа бүжиглээ бяцхан загвар өмсөгч үйл ажиллагаануудыг зохион байгуулж хамтран ажилласан. Багш сэргэлэн зулын түгээн дэлгэрүүлсэн ажлын туршлага амжилтуудаас дурдвал багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр жил бүр түшингээ ахиулсан ажлын туршлага сургуулийн боловсролын багш нартай танилцуулж түгээн дэлгэрүүлсэн. Мөн интеграц суурилсан багшлахуй ба суралцахуй аймгийн эдэм шинжилгээний баг хуралд цахим дасгал даалгавраа дамжуулан 5 настай хүүхдийн сурах хуулийг дэмжих сэдвээр илтгэл хамгааж багаараа амжилттай оролцжээ.